мөчийг сайхан өнгөрүүлж байна уу? Энэ цаг мөчид 17-наас ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд манай өнөөдрийн дугаарт Монголын сурагчдын холбооны сурагчид. Хүрэлцээс авах түгүүдээ баярлалаа. Харин нэвтрүүлгийн 2 дугаар тайзнаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Игчин Дашка. Үзүүлсэн Дашкада баярлалаа. Тэгээд үзэгч хүүхдүүд манаас өнөөдөр ямар зочин ирж байгаа л гэж сонирхож байгаа. Хэлбээ үзүүлбэр үзүүлсэн юм чи мэдээж цирктэй холбоотой зочин ирэх нь тодорхой байгаа. Тэгээд Дашка манай өнөөдрийн зочин хэлбээ үзүүлбэрээр гаргаж ирвэл ямар вэ? Болно шүү дээ. Маш хурдан өдрийнхөө зураг гаргаад ирээ. Харин наа ч нөө энэ дээр үү? Наа тайзан дээрээс. Энэ тайзан дээр гаргаж ирээ гэж үү? За, болов яах вэ? Йоо. Тийм ээ, манай өнөөдрийн зочин бол Циркус Монголын хадгаа циркийн захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хатанбаатар. Таныг тайзнаа урьж байна. Их гинтийн сонирн байдлаар нэвтрүүлэгт манд хүрэлцсэн танд юуны юмд баярлалаа. Зүгээрээ. Циркийн урлаг гэдэг бол мэдээж эд шидтэй, хүний толгой эргүүлдэг, олон мэрэгэл хийдэг, хүний санаанд оронгүй юм хийдгээрээ л онцлог шүү дээ. Бусад урлаг, бусад кино, драм, бүжигчээс өөр төрлөлтөр шүү дээ цирк гэдэг юм. Гол онцлог нь тийм ээ. Тийм учраас циркийн хэлбэрээр ингэж нэвтрүүлгээ эхлүүл сони юм болов гэж бодлоо. Нэр үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд яг энэ сонирхолтой байсан чигээ надад элен далангөө чөлөөтэй ярилцсан гэдэг. Угаасаа чөлөөтэй юм. Хойл ярилцлага таны бага наснаас эхлэе. Бага настай нь хаана хэрхэн өнгөрсөн бэ? Бага нас Улаанбаатар хотын Төмөр замд. Төмөр замын. Төмөр замын унган хөөхөд одоо үзэгчдэд хүртэл Төмөр замаас ирсэн хүмүүс байгаа юм уу? Тухайд аав ээж нь ямар ажил төлөвлөмөр эхэлсэн? Манай ээж Төмөр замын техникумд. Болохоор урлагийн хүн, хөөгөлдөн театрт баримлчин хийж байсан сүүлийн жилүүдтэй. Тэрний өмнө бол кинонд жүжигчин, драмд жүжигчин, үлгэрийн тангимд жүжигчин, бүжигчин, ардын дугуйчгийн жуулгад бүжигчин гэл ийм олон төрлийг одоо нэг дор эзэмссэн юм яслаг хүн байлаа. Тэр хүний одоо том хүү. Тэгээд тэр ч утгаараа ер нь л миний багнаас олон чуулга дараа арталт, тайзны арталт эсвэл подвал тэр урлагийн байгууллагуудын подвалд өнгөрсөндөө. Таныг аавынхаа тухай ярьж байхад би саналаа. Тэмцлийн гүрж агаар хүмүүс их илүү сайн мэддэг шүү дээ. Тэр киногоо. Тийм. Манай аав юм тэгэл багтаа ингээл аавтайгаа ингээл ах トゥ нараараа хэсэл цагаасараар зөндөл явна шүү дээ. Тийм. Хүүхэд багтаа л тэгж явдаг байж одоо том болсноос хойш тэгж их гэрийнхэнтэйгээ ус явсан цөөхөн биш байна. Энэ гүржтэй чимэтлээ. Олон удаа зээл өгсөн. Данжаад нүдээ одоо болов. Чимчиг хатсан. Би яг данжаад байна шүү. Би танаа данжаад чаганы шаахтын гутын зэмдрайсуу. Олон ястай шарон түмий баруун сугаан тэрэлдэг. Дэхэд бас үгүй байсан.
Тэгэл явж байхад автобус ер нь тэр үе чинь автобусны чиглэлээр цагаан сараар автобусандаа ч хүртэл золгоод л тэгж явдаг байлаа шүү дээ. Тэр үеийн золголт гэдэг бол одоо л золголт жоохон тийм болцсон болохоос биш. Тандагтайгаа золгодог болохоос дээр үеч юм бол тандагтайгаас тандгуудаа золгодог. Автаа ингээл автобусны дотор хүмүүс ингээл золгодог, автобуснаас буусан золгодог, автобусны хүлээгээд байж тал золгодог. Тэр үед л би ингээл аавынхаа гараас хөдөлсөн жоохон хүүхэд явж байхдаа урлагийн хүн гэж ийм сайхан юм байна. Манай аавыг олон хүн таньдаг юм байна. Тэгээ манай аав Гүржөө гэдэг нэртэй л би аавыгаа бас баг бахта миний аавыг Гүржөө гэдэг юм боддог байсан. Бараг тэгээ бодсон аа. Тэгж л боддог байсан. Тэгээ сүулдээ манай аав Чулуунсан гэдэг хүн байсан л да. Та багтаа ямар хүүхдээсэн бэ? За би багтаа бол ямар ч байсан сахалгүй байсан. Тэгээд хэрэндээ тохирсон хөдөлгөөнтэй л байсан байж таарна. Хөдөлгөөнтэй байсан учраас циркэд бас орсон байж болцсохгүй. Тэгэхдээ амар тийм хортой нөлөөтэй тийм айхтар өдөр шөнөгөө тэндэг тийм хүүхэд байсангүй л гэж бодож байгаа. Ямар ч гэсэн гаражн дээгүүр бол харьяачдаг. Төмөр замын депогийн одоо тустай засварын газраар бол байнга л гүйж яадаг. Тэгтэл ер нь миний хүүхднээс маш завгүйгээр л өнгөрсөн гэж би бод. Завгүй өөмөлч тоглож өнгөрөөсөн юм шиг. Өөмөлч жоохон би циркэд гүйсээр байгаа л цирк, сургууль, гэр гэдэг юм 3 жимтэй тийм л хүүхэд байсан. Нилийн багасаа 6 татаа циркэд орлоо. 6 настайгаас циркэд орсон. Чи тэгээд тэр үед бас орсон байсан. Үгүй би таны тухай ярилцлага түүх эдэр чи мэдээж нэвтрүүлэлт орох улсуудаа өмнө судалдаг. Тэгээд аавтаа хөтөлж оруулж исэн гэдэг. Тийм миний аав 6 настай байхад намайг одоо циркийн ахмад жүжигчдийн гарт өгсөн, шилжүүлсэн сайхан багш нарын эрдэм сурснаас өвлж авсан гэж бодож явдаг. 6 настай байхад намайг одоо хишигт гэж ахмад жүжигчэнд аваачиж шавар өгч байсан. Тэнд манай одоо Дамдын сүрэн багш байлаа. Манай ихэ багш байлаа. Тэгэд одоо соёлын төв ордон гэж соёлын төв ордны хүүхдийн тийм ардын циркэд орж ирсэн. Таныг яагаад шууд алиалагчаа ингэж оролцсон бол? Их алиалдаг хүүхд байсан болов? Миний аав өөрөө циркийн алиалагч болох гэсэн гинлээ. Ерөөсөө л гэр дотроо хамаг амт өмүүлж явдаг тийм их марцан алиа нэг юм мөргөөд очсон ч уйлж орилдгүй инээж хөхрөөд л ингээл өнгөрдөг нэг тийм л хүү байсан. Циркэс тийм өрлөг ирсэн. Таныг алиалагч аваа яа гэдэг өрлөг ирсэн гэнлээ. Тэр үед ч одоо нөгөө алдар данзан содномын үе бас халагаан дараагийн үедээ тавиад өгсөн үе байсан. Тэгээ Латифийн жинхэнэ эрен эхэлсэн байсан. Тэр үедээ 70-аад оны сүлээс. Тэгээд тэр үед л би бол одоо хийвэл хийж яал гэсэн юм байлгүй. Тэгсэн ээж дээр өссөн чи ээж хэрэггүй миний хөгшин одоо 40 орчлаа. Одоо тэгдэг нас биш ээ. Одоо суурин бөөрийн ажилийнэ. Тэр одоо хүүгэлдээ урлаа л гэсэн юм гэдэг гинлээ. Тэр хоёр хосын хооронд өшөө цаашаа ямар яриа байсныг би мэдэхгүй. Зөв надад хэлсэн хэсгэн дээр. Тэгээд ерөөсөө тэгвэл хүүгээ би үгүй. Би урлагт олон төрлийг хийлээ. Дууллаа, бүжгэллээ, жүжиглэлээ, кинон тоглолоо. Циркийн ганцхан хийгээгүй юм. Циркэд ерөөсөө хүүгээ үгийгээл энэ циркэд энэ хүүхдийг зориуллаа гэл циркийн манежнд. Энэ нэтгэх кинон дээр гардаг шиг бол төөрүүлэл хийсэн юм шиг байна. Өнөөдөр бас хишиг багшийн тухай ярихгүй болохгүй хаа. Таны цирк урлагт хөтлөж оруулсан хүн. Тэгээд бас анх ингээд энэ циркийн урлаг суралцж байхад танд ямар санагдаж байна? Одоо тэр үед 6 настай байхад ямар мэдхэвтэй жоохон толгой жоохон ухаан суугаад ирсэн үед бол бас би үгүй юм хийхгүй гэх байсан чинь билээ. Ямар ч байсан л багт нь л тэр бас нэг учир зүгөө мэдэхгүй баруун зүүнээ ялах арай болоог багт нь циркэд авчиж өгсөн юм лээ. Тэрнээс эхлээд дурлал үүсэн шүү дээ. Тийм циркэд дурлж ихэлсэн цаг хугацаа эхэлж шүү дээ. 8 дугаар ангиа төгсөөд миний хүүгийсэн бүр тэгж ярил барилгын темэст барилчихсан ш. Энэ хүн энтхийн хүн ш. Манай хүн гээд шууд аваад циркэд авцсан. Дөнгөр 8 төгсгөөд. Тэгээд л цэвэрлэгч хийсэндээ. 1 жил цэвэрлэгч хийгээд тэгээд л циркийн сургалт орсон. Тэгээд миний хишиг багш бол энэ циркийн бас манай гам болд гэж одоо бас одоо сүүлийн үед олон сайхан чамд төрүүлж байгаа гимнастикийн багш гам болд гэдэг багшийн аав л да бас гэрүүлээрээ удамаараа цирк залгаж ирсэн. Тэгээд хишиг багш анх надад гар дээр нутгийг зааж өгдөг байлаа. Дамдын сүрэн багш надад бас алиалах эрдмээс зааж өгдөг байлаа. Шөнгөл ёр заадаг байлаа. Тэгээд тэр үед миний дамдын сүрэн багш нэг сүүлдээ бодож байхад ирлээ юм да. Тэр үед нэг юм хазгаар нэг буурал өвгөн байсан. Тэгээд тэр үед
өвөө энэ л гэж боддог байсан тэр үеийн тийм мондод тийм олон жилийн түүхтэй хөдөлмөр хийсэн гэдэг юм байна. Сүүл сонсож байгаа ном судрыг сонсож байгаа уншиж байхад юм байна. Тэгээд Данзангийн хүү инхээ гэж миний багш юм. Тэр үеийг бол намайг хүүхэд наснд яг цирк гэдэг амьдрал руу одоо гүнд оруулахад хамгийн их түлхэж болсон. Энэ толгой дотор нэм зөрсдөл юм суулгаж өгсөн, шингээж өгсөн, фундамент авч өгсөн асуудал та. Тэгээд энэ дараагаар би соёлын төрний ардын циркээс би улсын цирк руу шилжиж байгаа юм чи яах юм? Хүүхэд байхдаа. Тэгээд хүүхэд байхдаа тэр улсын цирк руу шилжинэ гэдэг бол том үе яа л та. Тэгээд улсын цирк руу би хатан жижиг төрийн шагналт Монголын циркийн хатан хаан гэдэг Цэндэ авиш гэдэг хүн дээр. За тэр үед уран сайхны өдөртөгч хийжсэн миний багш маш хутан хариулагч юм. Игээл дөр латж байгаа юм л да би. Тэндээс л бас тэгэл циркийн ахмадуудтай, циркийн алтан үеийнхэнтэй болон одоо циркийн алдартнуудтай циркийн манежент хамт тоглох гараа гэсэн л дээ. Алиач чи мэрэгжил их хүнд хэцүү мэрэгжил маш олон зүйлийг хийдэг шүү дээ. Акробат, жонглер. За тэгэл хүмүүс одоо тий гой цаахан инээд бэлгэлж идэг. Бүх зүйлийг л ер нь чаддаг байх хэрэгтэй юм шиг. Тэгээ циркийн алиал гэдэг нь бас дотроо тустай байна л да. Алиал бол нийгмийн төрлөө дотроо тустай олон янз байна шүү дээ тийм ээ. Тэр дотроо циркийн алиал гэдэг нь бас театрих гэж байна, пантомим гэж байна тийм ээ. Хошин урлагч юм уу. Тэгээ энэ олон төрөл дотроос циркийн алиал гэдэг нь бас циркийн хийдэг, циркийн хэлээр инээлгэмлэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд багчууд бас цирк үздэг хүүхдүүд бас зөндөл байж таарнтэй манай тоглолтыг ч бас үзсэн баг. Гадаадын олон циркийн тоглолтыг хүүхдүүд та нар бас бүгдээрээ л үзсэн баг. Одоо миний хувьд би одоо юу нэг үзсэн юм одоо тэр бүгдийн дундуур нь яваад байсан юм шиг байна. Тийм. Тэгээд хүүхэд нас маань тийм сайхан явдлаа. Циркийн эрдэмт шунсан, суралцсан, байрсан ийм олон хүсэл тэмүүлэлтэй хүүхэд нас маань өгсөн л доо. Хойд ярианыхан гол хэсэг рүү оръё. Гол нь сайн хийж байсан. 17 таа үе. Яг 17 настай яг Хатанбаатрыг гаднаас нь дүрстүүл ямар хөвгтэй байсан бэ? Хөөхөн. Царайлаг тэр ойлгомжтой. Ер нь тэгээд шав хийсэн л хүүхэд байсан болоо да. Хүний үгийг хөрхөн буцаачдаг, хариулцдаг. Уралдуул бас төрүүлдгүү маа гэхэд тэнцүүхэн ороод ирдэг. Хөргөн жижигхэн бор байна л байсан дөө. Яг таны 17 18 та байх үед ямар мод илэрж ирсэн бэ? Одоо хувцсны, өсний. Та жинхэнэ панк. Панки үе шүү дээ. За. Тэ? Нөгөө эсэн чихртэй усаар залаа болгодог. Гэлдэж байгаа мó тэ одоо. Гээл тэр занхууруулж шүү дээ. Зууралдуулж үсээ босгож байна. Панк брейк. Брейк гэвэл цагаан байлын өмснө. Ингээл брейк гэдэг л үе байлаа. Цагаан одоо байлыг та гадар ингээ зүгээр явна гэсэн үг. Зүгээр ч явдаг бас. Тэгээ чанмал джинсний үе шүү дээ тэр чинь. За. Тэг чанмал джинс, банан джинс тэгэл ингээл чамдаг байсан юм шиг байгаа маа тэр чинь. Хөх джинсийг л чанмал джинс л болгодог байсан тэр чинь. Юм олдохтой ховор тэгэл брейкэрээ бол тэгэл шинэ жилийн брейк ч л байлаа да. Та яг яаж хуцалдаг байсан бэ? Таны яг байнга өмсдөг үндсэн одоо стил гэх юм бол шууд панктаж мангтаагүй маа зүгээр нэг энэ хоёр талаа ингээ хусдаг одооч бас тийм хүмүүс харагдаад байх юм. Энэ хоёроо хусаад ингээ залаатдаг л тийм л хөөхтэйс. Би ч багтаа сургуульд байхдаа нөгөө циркийн ах нар тэр нэг гой гизэг тавьдаг. Гой ах нар гизэг тавьцгаадаг. Намируулдаг тийм ээ. Тэнгүү тэгж тавирна гэд үсээ ажилладаг л байлаа л да. Тэгээ манай гомсур ингээд одоо ир шахацсан манай дунд сургуулийн багш байна. Сайхан буур байна. Тэр хүн миний үсийг ингэж атгаж байгаа л том үлийн хажаар сав гэл хайчилдаг. Үсээ хайрлахгүй ажилтдаг байсан шүү дээ. Хайргүй хайчилдаг. Буцаад үсчинд очиход үсчин засч чадхааргүй л гэж хайчилдаг байлаа. Яг та тэгэл нөгөө багаасаа тэр ах эгч нарын тэр сайхан жүжигчд акробатчдын дунд явсаар байгаа тэр ах эгч нарыг үлгэр жишээ. Тэр ах эгч нарын одоо залгамж халаа гэдгээр тэднийг л дөөрэ ажилласан шүү дээ. Тэдний хэв ёс заншил тэр бүгдийг л дагаж өгсөн. Тэгэл үсээ ургуулдаг, эзэн ургуулдаг л тийм л байлаа. Сурагч халимаг гэдэг юм байлаа шүү дээ чинь. Сурагч халимаггүй л бол сургуульд явж болдгоо. Одоо хүмүүс нэг панда манда үсээ ингээд боодог шүү дээ. Тэг чи би нэг улаан бүчээрээ ингээд толгоогоо боодог. Тийм. Одоо анхандаа одоо ганг болж байгаа тийм. Одоо тийм тиймэрхүү юм шиг байгаа. Тэгээд зурагтаар тийм харсан юм. Зурагтаар бас нэг тийм юм гардггүй л байсан. Зүгээр манай циркийн ах ихснэр л гадаа гişаа яваал эрэхтэл тийм сурч алирдаг гэсэн юм шиг. Хараал тийм. Тэгэл ингээд үсээ алчуураар боодог. Тэнгүүд нь би чинь зангаагаараа улаан бүчээрээ толгоогоо боож явж байгаа пианерын өдөртөгчтэй ахуулж л байлаа. Загнаалсан. Тухайд та ямар дуу хөгжим сонсдог байв? Адар сүрэн
Ингээл юм. Тэгэл тэр чинь пионерынхон л дуу хөгжмийг сонсдог байсан юм болов. Тэгэл тэр 17 нас мас чинь бол яг тэгэл нөгөө модерн токийн тэр чинь орж ирж байсан л үе юм л та. Их бүжиглэн нэт дисконд. Ялалтын диско гэж нэг мундаг диско байсан баха. Ялалтын диско. Тэгс нэг гэрэл мэрэл гавтай юм байхгүй штэ. Тэгэл нөгөө Орос зургийн аппаратны юу л гэдэг гэсэн бэ? Спичк. Тэр чинь л ингээл пат тэгээд ингээл хэд анивчуулаад тэгэл нэг дуун дээр 2 3 анивчуулаад дараагийн дуун дээр 2 3 анивчуулаад тэгэл нэг диско тиймэрхүү маягтай болдог байсан баха. Тэр үе чи одоо нөгөө ялтын диско ч нөгөө атманууд ч бас эвгүй шүү дээ. Оо за. Та ч бас яггүй атман байсан юм шүү. Ямар юм миний атман бэ? Төмөр замын хүмүүс ер нь надаас. Би атманыг зүгээр хажууд нь ойрхон салхин бараанд нь дагаа явж байдаг байсан болохоос миний 20 дугаар 3 дугаар хүн болоод ард нь 2 3 дугаар атманы дагалж явсан юм баг уу. 17 насны хамгийн бас гол дурсамжтай хүмүүсийн нэг бол найз нөхөд байдаг шин. Та хэрэг найз нөхөдтэй байсан бэ? Магадгүй циркийн сургуульд их хамаг цаг зав зарцуулдаг байсан болохоор циркийг нэг найзалдаг байсан уу? Тэгнь. Нөгөө ийм тусгай мэрэгжлийн сургуулиуд ерөөсөө чөлөөт зав өгөх маш дурггүй. Тэгэхээр ерөөсөө л байнгын л нэг бол юм үзүүлээ суулгачдаг. Одоо урлаг соёл цирк үзүүлээ суулгачдаг. Амдаар нь. Тэгээ миний үед чинь яг л 7 хоногт 5 өдөр нь цирк тоглодог бидний хүүхэд байх үед чинь тэгэл биг битүү 5 төгрөгөөр том хүн хүүхэд 3 төгрөгөөр. Тэгээ циркийн сургуулийн хүүхдүүд болохоор тусдаа очиж үзэн штэ. Одоо шинэ програм тоглолоо. Өндөр навж үзүүлээл маргааш нь дээр нь дүн судалгаа хийлгээл ямар жүжигчин ямар характертай ямар хөл гартай ямар школ ямар сургуульттай байна. Оросд төгсөж ирсэн жүжигчин тийм байна. Монголд төгсөж ирсэн жүжигчин юм байна. Энэ хоёрын нийллэг дандаа дүн шинжилгээтэй ийм юм хийдэг байсан. Тэгээд чөлөөт цаг ер нь маш бага байсан дөө. Гүсээр байгаа л гэр цирк сургууль 3 дунд гүсээр байгаа л. Мэдээж найз нөхөд гэвэл циркийн сургуулийн ангийн хүүхдүүд байна. Ангийн хүүхдүүд төр чинь тэгэл циркээр ирдмээр л өрсөлдөж эхлэв шүү дээ дотроо. Одоо нэг нь 200 сая найдаг бол нөгөөт нь 250 сая найх гал. Нэг нь газраас 2 иргэдэг бол нөгөөт нь дагаж бас хамт 2 иргэлцэх гээл. Тэр нэг сарын дотор 2 иргээс урцсан бол нөгөөт нь бошуухан дагаад л 2 сарын дотор 3 иргээс төрүүлж өрсөх гээд л. Тэгэл төрөл дээр өрсөлдөд л тэр өрсөлдөөн дундаас их авьяасууд илэрнэлтэй. Цирк их үздэг байсан гэж та сая ярьлаа. Таныг бүр юм гайхшруулж ирсэн ямар тоглолт өгдөг вэ? За би өөртөө ийм л болно гэл нэг хүний сэтгэлд нэг гоё мэдрэмж төрдөн штэ. Яг хэдэн наснда юу сонирн бэ гэдэг бас их сонирн. Тэгэхээр миний хүүхэд баг одоо 6 7 8 та насны үед бол цирк гэдэг бол яг л ичидийн л урлаг байлаа. Ичидийн гайхалтай. Тэр тусмаа аратан юмтай. Тийм ээ. Тэр арслан гэдэг амар аратны хаан. Тэрийг ингээд торон дотор тэр битүү тор асчаад байна шүү дээ. Тойроод битүү хүн гадна талаас нь үзэж байхад тойроод битүү арслан дотор гав ганцаараа ингээд өдөртаад яриад хой тэрэ инээ гүгээд энд суу хой тэрэ хараа ингээд өгдөг. Энэ бол үнэхээр гайхалтай байсан. Тэг чинь би хүүхэд байхад нөгөө хүнтэй гүйцэд өөрийнхөө төрлийн хэлээрээ ярьж чадахгүй л нас шүү дээ. Гүйцэд ойлгож чадахгүй. Гэтэл тэр хүн тэр хаа байсан хэл мэдэхгүй амтантай ярилцаад яг хөөрөлцөөд тэрийг өнгөрүүлээд гүйлгээд хараалгаад ингээд төгсгөлд нь амаангаа нөгөө нь ангаангууд авчид энэ том толгойг хийдэг. Өөрхөн толгойг тийм гайхамшиг хүн биш үү? Энэ хүн хэн болгоны хийгээд байдаг юм. Цирк гэдэг энэгээрээ ичидтэй энэгээрээ агуу гайхалтай. Тэ хэл мэдэхгүй амтантай. Хоёр хүн гадаад Монгол одоо хаа нэгэн хэл мэдэхгүй хүн хоёр ингээд хоорондоо ямар нэгэн аргаар дохоогоор ингээд ярьчнаа ярьчнаа. Оо тэр амтныг гэнгүүт гэхгүй үстэй. Тэгтэл тэрийг иргэшээлдэг хүн гэдэг амтаа оруулаад тэгээ тэрийг урлаг болгож байгаадаа сонь шүү дээ. Тийм ээ. Тэр хөгжмөнд тэр амтныг тэр олон гэрэлд дасгана. Тэр амтныг тэр хөгжим янз янзын хөгжим тэр хөгжмийн аяар бүжиглүүлнэ. Тийм ээ. Хойд хоёр хөл дээр нь явуулна. Тэр хорвоо 4 хөлөөрөө явах заяатад өрцөн байна шүү дээ. Гэтэл тэрийг хоёр хөл дээр нь ингээ баацхнуулж явуулаад тэр баавгай юм амтан харслаг ингээ явуулна гэдэг энэ цирк гэдэг агуу урлын л ид шидэн тэр нь зуршаад байгаа шүү дээ.
Хэлгэх та их азтай хүн штэ. Монголын циркийн алтын үеийнхэнтэй хамтарч ажиллаж исэн, тэднээс сурж исэн. Яг тэднээс хамгийн гайхалтай таныг бүр тоглуулж исэн ямар үзүүлбэр байсан бэ? Манайд уу? Манайд их олон юм байла. Тэгээд манай жүжигчид яадаг вэ гэхээр манай ах ихснэр ахмадуугийн яадаг болдгоос их олон төрөл тоглож чаддаг, хувирч чаддаг авьяастай улсуудаар бэлтгэдэг байж. Тэр өөр орны цирк олон зуун жилээр хөгжсөн үе удам олон үеэрээ дамжаад ирсэн юм уу. Аав нь одоо толгоон дээр тогтдог байсан бол хүн толгой дээр тогтдог. Хүүгийн хүү толгой дээр тогтдог. Тэрний хүүхэд толгой дээр тогтдог гэдэг ингээд гэдэг нэг төрлөөрөө явцсан байдаг. Тэгтэл манай болд гэдэг жүжигчин байлаа гэхэд нөгөө хүч тамирын өргөчдөг, дээш нь хүн шидчихдэг, хүн дээр гараад эргэждэг олон төрөлд ингээд тоглож чаддаг. Нэг ийм 2 цагийн хөтөлбөр байлаа, тэнд 12 3 8 тоглодог байлаа гэхэд 5-д нь ороод нөгөө жүжигч яваад байдаг. Бүх юм универсалны чинь шиг тийм. Ийм универсалны солдатууд их Монголын циркт байснараа бахархалтай. Яг тэрийг энийг гэдэг юм баггүй Монголын циркийн техникийн жүжигчд бол гайхалтай болсон. Шүтэж энэ их чиг болох юм. Энэ ах шиг болох юмсан гэдэг. Яг миний үеийнх нь тийм л байсан. Тэрэндээ л хөдлөгдөж циркийн урлагт дурлцгаас. Тэгээд ч одоо дараагийн үеийг одоо биднээс хойшоо ирэх залгамж үеийг ч гэсэн өмнө ч гэсэн бид миний үеийнхэн үлгэр жишээ байгаасаа л гэж боддог хүсдэг. Миний сэтгэлд үлдсэн нэг гоё үзүүлбэр байдیں۔ Найлаалагч юм. Хоёр талтай ингээд үзүүлбэр байдаг шүү дээ, тий. Тэр их гоё хүмүүсийн сэтгэлд үлдсэн хүүхэд насын эргээ бодоход сэргээд их гоё. Тэгээд нөгөө нэг яг л циркийн тэр үзүүлбэрүүд бас ингээд үе залгамжлагдаад хойч үедээ тоглогдоод ингээд ирдэг ёстой л доо. Тэгэхээр Танзан Содномгоо анх тэрийг Монголд хийжлээ. Ихэр юм шиг хувцас өсчний газар ороод хоёр адилхан бондгор олиолагч бондгож гарч ирэхэр болол толио хагалаад ой толио хагалцсан юм ч одоо дараагад баларна гэл нөгөө толныхоо оронд тол болоод тол ойж байгаа юм шиг болоод л ингээл тоглоод тэгэл тэрний дараагаар нөгөө алдарт Цэя инхи хоёр чинь толин дотор тэр хоёрыг тэр үзүүлбэрийг өвлж аваад тоглолоо. Тэгэл тэрний дараагаар бас би тогсон баг шүү. Циркийн үзүүлбэр нэ гинтийн гайхалтай шүү. Сая та нэвтрүүлгийнхэнт элбийн үзүүлбэрээр гарч ирсэн. Одоо энд нэг хайрцаг байгаад хахад би бас юу юм бол гэд гайхаад байна. Та дэлгэж үзүүлэхгүй мө. Өнөөдөр нөгөө нэг энэ маань гэрте ганцаараа тэгээ би наашаа нөгөө нэг ажилтаа болчиход бас хамт дагуулад ирдэм билүү гэж бодоод манай хайрхан л да. Манай хайрхан байна. Тэгээ цирк гэдэг бол харах байхгүй аваад ирсэн. Тий харах ганцаардаад байна гэхээр аваад ирсэн л та. Дагуулад цирк гэдэг урлаг маань юу л дахив. Бас нэг гайхалтай, бас нэг өөрмөцсөн юу вэ? Юунд оршиж байна гэхээр амтэн, аратан тийм ээ. Алиалагч, хүн, акробатч, нуграач бүгдээрээ нэг тайзан дээр хамт тоглодгоор бас онцлог шүү дээ. Тэгэхээр циркийн урлагийг амтангүйгээр, алиалагчгүйгээр цогц байна гэж хэлэхэд бас явдалтай. Энэ юу гавчдаг юм бэл үү? Юу гайгүй хөө. За харах жоохон зугаал биенийхээ энэ мах чинь гайг байгаа. Танад мах байхгүй гайгүй хөө. Танах жимстэй л байлаа. Энэ бол жимс чинь магаа биш. 3 метр уртын бетон гэдэг үйлдвэрлэлтэй. Тэгээ жоохон дүрсгүй. Яаж утсан эвгүй мат ингээд. Жоохон дүрсгүй. Тэгээ цирк гэдэг урлагийн чинь бас нэг сонин содн л эндээ байгаа шүү дээ. Эвгүй, тийм ээ? Эвгүй байжээж яа штэ. Эвгүүрхүүлжээж. Жирийн хүмүүсийн хийгээгүй хийж байж л. Яа, дуурхаараас тэ эвгүй байна. 3 метр урт манай хайрхан Монголд байгаа авраг мага, ганц мага нэг 15 хэлийн хүндтэй. За ингээд юунда байж орон дотор Та бас л эвгүй шүү. за ингээд
Яа. Би бүр шоконд орчлаа. Харин чи юм яргаа байлцсан баг чи. Бүр эвгүй. За манай үзэгчид ч гэсэн бас сайн санагдсан юм шиг хүүхдүүд бас. Ярьслага хоёлаа үзэгчдийнхэн бас асуултаар үргэлжлүүлье. Хүүхдүүд маань танаас асуух зүйл байгаах. Хатгаа хаа танд ямар охтууд таалагддаг байсан бэ? Мэдээж тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил сурлага номондоо сайн ээж авийнхаа үгэнд ордог. Амьдрал руу алхаж явж байгаа нас шүү дээ. Тийм ээ 17 нас. Тэгэхээр надад бол эрдэмтэйж явах зүгээр сурлагадаа сайн даруухан хөөрхөн улаан ленттэй тийм охтууд л хөөрхөн байлаа да. Та охтуудыг яаж үерхий гэж гуйдаг байсан бэ? За яг үнэ хэлж. Намайг ингэ хэлвэл за яста араачтай л их баг. Би те яг үерхий гэж 17 таад нэг ч хүүхдэд хэлж үзээ. Яг би яг үннийг хэлэхэд заяа. Яг тэр үеийн миний үеийнхэн яг ямар байсныг би бас сайн санддаг юм аа. Хөдөлцөөд гүйжсэн юм байдгүй 17 насны дээр. Ичимхий байсан юм уу? Нууц байсан юм уу? Яг гудамжаар 17 настай дээр хөдөлцөж гүйжсэн юм уу да тэр үеийнхэн. Гүх. Үерхий гэж гуйгаагүй. Би үерхий гэж гуйгаагүй. Таныг үерхий гэж гуйсан юм аа? Намайг ч тэгж гуйгаагүй. Би бол хүүхдийн захиаг зөөсөн нөө бол хүлээн. Үнэхээр би намайг нэг өгöd захиа өгөө гэдэгт болох юм уу гэсэн чинь зүгээр өгчдөг байхгүй да. Чинь энэний захиа юм чиний захиа юм шиг гэдэг байна. Тэгэхээр би нэг удаа очиад хичээл яг явж байсан багсаашаа самруу дээр юм битэж яхад гүйжчихэд нэг охины урд очиад маа захиа гэдэг өгчдөг юм. Тэгсэн чинь тэр миний захиа биш юм чинь над өрөөсө бадгүй. Би асуудалд орохгүй. Хүүхдүүд намайг тэрэн захиа өгсөн энэ асуудалд орохгүй л юм дотор бодохгүй. Нөгөө нь охин уншаад буцаага над руу шиддэг. Тэгтэл тэр анги хадгаа тэрэнд дурлцсан юм байна. Тэгээ захиагаа өгсөн нөгөөдх нь аваачаад нүрлүү шидчихлээ. Би юм асуудалд ороод. Тэгээ тэр асуудал ангиас салиад нөгөө ангийнхан руу тараад тэгээд би нэг том багт онгод орсон. Тэгээ биш нөгөө би тамиг хичээл орж яхаар нь эднэрт очиж ярина үстэй нэг хувцалдаг өрөөд найзуудаа нэг ингэж болохгүй шүү дээ. Би энэний захиаг зөөгсөн багт чинь намайг захиа өгсөн гэдээ ойлгоод ингээд та нар ингээ ийм тараачлаа гэдсэн. Үгүй тэгээгүй. Тэгээд намайг тэрэн захиа өгсөн тэрэн сайн гэдэг юм бол тэгэл тэр чигээрээ дардсан. Тэгэл нэг тиймэрхүү л асуудалд орсон болохоос би бол ерөөсөө захиа өгч бас үзээгүй л нэг дээ. Тэгвэл анх шохорхсон охин тань ямар охин байдаг вэ? Хэдгээр ангид охин? Анх шохорхсон охин байгаа юм чинь 5 дугаар анги, 6 дугаар анги юм. Ямар охин байсан? Анги чинь 6 дугаар анги манай ангийн нэг хөрхөн шохорхон байсан. Тэгээд бид хоёр хувь заяаны ирэхээр тэр шилжээ явсан, би шилжээ явсан да. Юу ч болоогүй те. Тэр шилжээ явсан, би шилжээ явсан. Тэгээд тэрээс хойш нэгнийхэн царайг хараагүй. Ихээ олон жил болж 20 хэдэн жилийн дараа харсан. За. Харсан. Тэрний ч насаа гэж миний ч насаа гэсэн байсан. Би таныг ингэж бодож байна л доо. 17 та байх удаадаа циркийн сургуульд мэдээж явж исэн. Тэгээд бас олонний өмнө ганц хоёр гараад үзсэн ч юм уу те. Мэдээж сургуульда олон нийтэд нэр үнэтэй байсан болохоор бас охтууд сайн ханддаг байсан баг те. Гүү. Тийм сайн байгаагүй баг. Яг тэгвэл надаар охтууд даалгавраа хийлгэхгүй. Надаар охтууд ямар нэгэн тийм хичээл номон дээр тусалцаа авахгүй. Би ядгүй хөр хичээлд баг суудаг. Нөгөө сургуулийн гимнастикийн секц ч юм уу гимнастикийн тэмцээнд бэлтгэлд гарчдаг. Наадмын ч юм уу те дүүргийн ч юм уу. Тэгэнгүүт урлагийн ямар нэг арга хэмжээнд хатан матар найрал дунд ч юм уу эсвэл өөр юмд ч юм ингээд чихтчихдэг. Тэгээд би тийм айхтар хүмүүстэй яах вэ тийм сайн. Зүгээр ангийн урлагийн үзлэг боллоо гэтэл мэдээж октод бүгдээрээ хатгаа чи юм болдог байх л та. Тийм л байсан. Одоо миний асууж байгаа асуултанд бас хариулахгүй ч гэж болно л да. Тийм үгээр хариулаад байгаа юм байна. Юу анхны үсэлттэй чинь хариулж одоо миний асуултанд хариулахгүй ч гэж болно гэдэг чинь. Би анхны үсэлтээ тань асуух гээд. Юу? Анхны үсэлт 17 наснд үргэж байгаагүй гэхээр 18 9-д байсан юм болов? Тэгсэн. Тий, 18 тайма.
18-та миний анхны үнсэлт гэж ярьчих юм уу? Ярьж ч болчихоо. Жохоо дэлгэрүүлээд ярих. Хүүхдүүдийн хажууд хамаагүй юм яриулаа. Үнсэлт болсон анхны үнсэлт баруун хацарны хамарнаас 3 санж зайтайгаар болсон. Энэ тийм үү? 1 санж, 2 санж, 3 санж юм байна. 3 санж утсан. Тэр үед ч одоо үнснэ гэж одоо ч яг мэдчихлээ байгаа. Тэр үеийн үнслэг. Тэр үед яг тэ аав ээжтэй л ингэж үнсүүлдэг байсан учраас аав ээжийн тэг үнсүүлж ирсэн нөгөө журам гормоор байсан шүү дээ. Журам гормоор. Тэгээд анхны үнсэлтэй миний үнсэлт нэг юм гэдэг үнсэлт болсон юм байна. Өнөрлөд өнгөрсөн юм шиг байна. Аав ээжтэй тэгж үнсүүлж ирсэн юм чи яг да гэж л үнсэн шүү дээ. Тэгээд тэр яг тодорхой цэгийг одоо ярих юм бол Дэнжи мянгийн нэг хашааны модон амбарын арт талд тэгж үнсэж хэлээдэй л гэж тодорхой ярьсан шүү. Стаа сайхан дэлгэнгүй хариуллаа. Баярлалаа. Яг 17 настай байх үедээ та өөрийнхөө амьдралын хувьд мэрэгжлийн хувьд юу хүсэж мөрөөддөг байсан бэ? Хүн ер нь яадаг юм бол нэг л мөрөөдөлтгөө явсаар байгаад энэ хорвоо дуусгах юм болов ерөөсөө тэр үед байхдаа ч тэр нэг л сайхан гоё циркч болох юмсан л гэж мөрөөддөг байсан. Нэг л их тийм тэр ах шиг тийм гоё болох юмсан. Энэ их шиг гоё жүжигчин болох юмсан. Тайзан дээр олон алга ташаалд авсан жүжигчин болох юмсан л гэдэг жүжигчний л мөрөөдөл төр байсан. Тэрвэрээ л явж ирсэн. Тэрвэрээ ч явж байгаа. Тэгээд ч одоо бэлтгэж байгаа залуучууд, бэлтгэж байгаа жүжигчдийн тэгээд даалгавар өгөхдөө ерөөсөө л тийм л ямар нөхцөл яаж тоглолт хийвэл ямар жүжигчд, ямар насны хүмүүс илүү хүлээлт авах уу? Хөгжмийн ямар өргөлтөн дээр хаашаа харж яслах уу? Ямар нүүрний нээлт байх уу? Харааны өнцөг ямар байх уу? Энэ болгоныг л тэгэл одоо ч гэсэн тэгэл Яг одоо байгаа өнцгөөс 17-тай хатгааг харвал тэгээ бас манай хүрэлцээрсэн 17 настангуудад хандаж өгөхөл. Хөөрхөн нас. Хайрлах нас. Хамгийн их ухаарл авах нас. Хамгийн тэр үеийн тэр сайхан нандин 17 насны нандин тэр явдлуудыг тэр дэггүй тэр аз жаргалтай тэр явдлуудыг мартаж болохгүй. Хамгийн зөв суур, хамгийн зөв цэгээ үзэгнийхээ зөв үсэг эхлэх тийм нас юм да. Өөрийнхөө амьдралын төвийг үчиг хамгийн зөв эхлэх цаг юм уу да гэж. За баярлалаа. Нэвтрүүлэгт манд хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгээ таны 17 насны дурсамжийг ярихад яа харахгүй цирктэй холбоотой байгаа учраас циркийн дугаар өндөрлөл ямар таны дулсан? За тэгээд яруу найрагч ган учир найзын маань шүлэг урлагийн гавьяас төлтөн нэг хоёр ах юм аялгуу цирк хэлээ гэж дуутай болсон. Тэгээд яг Хатанбаатар дуулаад байгаа юм бэ? Янз янзын дуу муу ингээл үсчээл дуулаад байгаа юм бэ гэхээр юм шүү дээ. Цирк гэдэг бас дуутай, тийм ээ, хөгжимтэй. Тийм байгаасаа л гэж бодоод л бас л циркэнд дуулаад байгаа юм л да. Тэгээд бас л үзэгчдийг циркэд орхон байгаасаа гэдэг үгнээс л цирк ирлээ гэдэг дуугаа дуулъя. Ачааны машинтай циркирлээ чанга яригчаар дууцорой туусаар хүсэн хүлээлгсэн циркирлээ 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 сэтсэн хошин аяалагч нь хайр татсан шидэд урдс дэлвчнэн нүд баясгалсан орон нугарч огтон гайхал төрүүлсэн ойлох завгүй үзэсгэлэн циркирлээ бүгдээ бүжин наадсан бүгдийн хайртай циркирлээ
Бөөрөнхий тайзаа эзэгнэж ирсэрсэн бүргэдийн эсэлтэй цирк ирлээ. Цирк ирлээ. Цирк ирлээ. Сэтсэн хошин аяалагч нь хайр татсан. Шидэт үлдэс дэлвчнэн нүд баясгалсан. Уран нугарч огтон гайхал төрүүлсэн. Уйлах завгийн үзэсгэлэн цирк ирлээ. Асрам босгосоор хөгжөн баяслын цирк ирлээ. Хүндиш танг мөнгөн цагрихтай хөсөг тэрэгтэй цирк ирлээ. Цирк ирлээ. Цирк ирлээ. Сэтсэн хошин аяалагч нь хайр татсан. Шидэт үлдэс дэлвчнэн нүд баясгалсан. Уран нугарч огтон гайхал төрүүлсэн. Уйдах завгийн үзэсгэлэн цирк ирлээ. Шанглиордож дээсэн дээр үсэрсэн. Завлуурдаж сайлтоо эргсэн. Шидих банц тулгуур тэнцвэрдээ алга ташил давхаж хослуулсан. Цирк ирлээ. Цирк ирлээ. Сэтсэн хошин аяалагч нь хайр татсан. Шидэт үлдэс дэлвчнэн нүд баясгалсан. Уран нугарч огтон гайхал төрүүлсэн. Уйдах завгийн үзэсгэлэн цирк ирлээ. Харанланаас ток шоу нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарт Циркус Монголиа хатга циркийн захирал Хатанбаатар орлоо. Баяртай үзэгчдээ. Шүний болцоо дурлалд итгэсэн насаби дурсамж болсон ч мартахгүй 17 нас мэ анхны юм бүхний эхлэл болж амьдралын сайхныг амсахын төдий амтлан дурласан үе мэ 17 нас мэ амьдралын тухай бодохын чөлөөгүй зөвхөн мөрөөл хүслээ